Байцгаана уу? Манай Make Crime-ийн шинэ сизон эхлэхэд бэлэн болсон байна. Энэ хүү нэвтрүүлгээрээ бид хоёр болсон явдал буюу гэмт хэрэг аллагын талаар ярьдаг байгаа. За тэгээ шинэ сизон эхлснийх бид хоёр орчноо өөрчилсөн байгаа. Тэгээд ямар ч байсан энэ удаагийн хэргийг би бэлдэж ирсэн. Манай өнөөдрийн ивент итгэгчээр Relic хамтран оролцож байгаа. 21-наас хүрээгүй өсвөр насны хүүхдүүдийн 29.1% нь алкогол хэрглэж үлдсэн байдаг. Харин 14% нь ямар нэгэн байдлаар тамхи татаж үдсэн гэсэн судалгаа байдаг. Гэтэл ердөө 16% нь архи тамхины хор хөнөөлийн талаар мэдээлэлтэй байна. Дэлгүүрээс архи согтруулах ундаа худалдаа авч байгаа хүүхдүүдийн 55.7% нь гэр бүлийнхнийхээ хүсэлтээр худалдаа авдаг байна. Архи тамхины хуулинд 21 нас хүрээгүй хүнд архи тамхи худалдаалах, түүгээр худалдуулах, мөн үйлчлэх хориотой гэж заасан байдаг. Гэвч бид ирээдүгээ хоролцоор л байх уу? Хууль дүрмэн байгаа ч хэрэгжилтэн сул байгаа нь үнэхээр харамсалтай. Цаашдаа үр хойчтой архи тамхи худалдаалсаар байх уу гэдгээ шийдэх цаг нь болсон. Архи тамхи худалдаалахдаа иргэний үнэмлэхийг нь заавал шалгаж хэвшицгээе. Бид Relx брендийн санаачилсан архи тамхи веб худалдахдаа иргэний үнэмлэхийг заавал шалгах. Чек ID, Show ID уриалгад нэгдэж байна. Ирээдүйн иргэдээ хамгаалцгаая. За шууд хэлэхдээ орох уу? За тэгээ. Та иймэрхүү юм сонсоод айж мэдээд шүн бодогдоод байдаг бол танд үзэхгүй байхыг зөвлөж байна. Зөвхөн насан туршидтэй зориулсан. За өнөөдөр миний бэлдэж ирсэн хэрэг бол House of Gucci. За ер нь бол Gucci брендийн талаар, Gucci брендтэй холбоотой хэрэг байгаа. Хэрэг эхлэхээс өмнө Gucci брендийн бас үүслийн талаар цогц дурдсан дээрх яагаад гэвэл энэ бол Gucci гэр бүлийн талаар учраас Gucci маань 1921 онд Лондонд Disboy гэдэг нэртэй зочид буудалд бас дээд зэрэглэлийн юм нэг ер нь бол галт тэрэгний одоо газар ажилдаг байхдаа өөрийн гэсэн брэндтэй болёо гэсэн юм хүсэл зорилготой болоод өөрийнхөө брендийг 1921 онд Италийн Флоренц хотод одоо үүсгэн байгуулж хамгийн анхны дэлгүүрээ нээсэн байгаа. За тэгээд анхны дэлгүүр нь болохоор цэвэр арьсан материалаар гар цүнх, гар тээш мөн морьтнуудад зориулсан одоо морь ундаг хүмүүст зориулсан морины одоо хэрэгслүүд хийж хүмүүст зардаг болсон байгаа. Удалгүй дэлгүүр нь хүрээгээ тэлж өөр хотуудад бас өөр улсуудад тэгээд маш их том болж эхэлсэн Gucci брэнд байна. Gucci 5 хүүнийг охинтой байсан. Дэлгүүрээ өөрийн 4 хүү болох Vasco, Aldo, Rodolfo болон эхнэрийнхээ өмнөх гэрэлтээс одоо ирсэн өөрийн дагвар хүү болох Ugo нартай одоо хамтарч дэлгүүрээ улам өргөжүүлж их амжилттай явж эхэлсэн байна. 1953 онд Gucci маань насан эцэлсэн байгаа. Насан эцэлхээс өмнө өөрийн биологийн 3 хүү болох Vasco, Rodolfo, Aldo нарт бизнесийнхаа хувьцааг үлдээсэн. Гэхдээ энэ нь гэр бүлийн хувьд, ах дүүсийн хувьд амар том дайныг эхлүүлсэн байдаг. Яагаад гэвэл одоо гэр бүлийн бизнесийг ингээд хуваагаад өчөнгүүт хоорондоо алдцаж эхэлсэн байгаа. Тийм шүү дээ. Тийм. Тэгээд энэ дайн бүр ингээд дараагийн үед хүртэл үргэлжлэх тийм том дайн болсон. Дээрс нь энэ дайн Gucci брендийг болон Gucci одоо гэр бүлийн одоо нэр хүндийг одоо унагсан гэж үзэж байгаа. Гэр бүлийн хоорондын дайн маш удаан үргэлжилсэн бөгөөд 1983 онд Rodolfo Gucci нас барж өөрийн ганц хүү болох Maurizioд хувьцааныхаа 50% үлдээсэн байдаг Gucci компани. 50% үлдээсэн ч гэсэн Maurizio өөрийнхөө аваг ах болох Aldoтой одоо хамтран эзэмшиж ер нь бол Aldoгийн удирдлагын доор ажиллаж эхэлжсэн. 80 оны их үеэр Maurizio шүүх хуулиар амирх яваад аваг ах Aldогоо одоо ингээд татан буулгаад компаниг бүхэлд нь өөрийн мэдэлд оруулахын тулд ингээд амар хичээж эхэлсэн л дээ. Тэгээд ер нь бол гэр бүлийн дайн 80 оноос өмнөх одоо 30 жилийн хугацаанд нэг амар олонний төвд байдгүйсэн. Хүмүүс нэг мэддэггүй те энэ гэр бүлийнхэн юм байна гэж мэддэггүй байсан. Тэгээд 80 оны их үед одоо энэ Maurizioгийн энэ шунлаас болоод хүмүүсийн анхаарлын төвд орж эхэлсэн. Яг гэвэл Maurizio бүр ингээд улаар нь дайраал те бүр ингээд авахыгаа унгаагаад зөвхөн өөрөө л эзэмшлээ болох гэж
маш их хичээдэг байсан. Алдо Маручи хоёрын энэ хагарлын үеэр бол Алдо татвараас зайлсхийсэн хэрэгээр 1 жил шоронд суухаар болсон. Харин Маручи бол өв залгамжлын татвараас зайлсхийхийн тулд аавынхаа гарын үсгийг дуурайлгаж зурсан гэсэн хэрэгт татагдаж одоо ер нь бол шоронд орох байсан ч гэсэн Швейцар руу цугцсан байдаг. Тэгээ мэдээж эрэг буцаж ирсэн. Яг тэр үедээ цагаатсан. Үүний дараа 1989 онд Маручигийн хүснээр компанийг одоо бүрэн удирдах эхэлсэн байгаа. Тэгээд компани өргөжүүлэхийн тулд бас загварын эрс одоо тийм шийдэлтэй Gucci брендийг ингээл хөгжүүлэхэд бол амар хичээж эхэлсэн. Тэгээд биш 1993 он гэхэд ер нь бол Маручигийн амар их тансаг амьдрал, хитрхи их тансаглал, дээрээс нь компанид үлдээж байгаа өр нь хэрэг сэтрээд хөрөнгө оруулагч нарт компанийхаа 50% зархаас өөр аргагүй төрсөн. Тэгээд 50% зарчиж гинэ гэдэг чинь одоо ер нь бол бүрэн бас эзэмшиж чадахгүй, удирдах чадахгүй болж байгаа гэсэн үг. Хичнээн ингээ бүрэн удирдах чадахгүй ч гэсэн Маручи ер нь бол ингээл амар хичээсэн. Гэр бүлийнхаа бизнесийг маш сайн авч явахын тулд. За одоо Маручигийн эхнэр Патрициягийн талаар ярин заяа. Патрици бол 1948 онд Италид төрсөн. Тэгээд өөрийнхөө төрсөн эцгийг мэдтгүү. 12 хүртлээр ээжтэйгээ маш тарчиг амьдарсан. Үнэхээр ядуу амьдралаар амьдарсан. Тэгээд Патрицияг 12 нас хүрэхэд ээж нь баян бизнесментэй гэрлээд Патрицияг өөрийн нэрээр болгож өргөж авсан байгаа тэр аав нь. Хойд аав нь ч гэсэн амар сайн ханддаг байсан Патрицияд. За тэгээд ээж нь болохоор Патрицияг ер нь бол ингээл дээд зиндааны хүн болохгүй л нэг юм. Үнэхээр тийм дээд зиндааны нэг л тийм лаг хүн болохгүй амар хичээдэг байсан. Тэгээ хичнээн хойд аав нь амар баян цатгалан тэгээ Миланд амьдарч байгаа ч гэсэн ер нь бол дээд зиндааны тэр хэмжээнд хүрч чадахгүй байсан гинэ. За ингэж явж байгаад 1970 онд Патриция Маручи хоёр нэг үйлчлэгэн дээр танилцж байна. Энэ нь бол Патрицияг одоо жинхэнэ Миланы тэр дээд зиндаанд хүрэх гүүр нь болж өгсөн гэж одоо хүмүүс ярьдаг. Тэгээд тэр хоёр 2 жил үерхсний эцэст 1972 онд гэрэлсэн. Маручигийн аав бол маш дургүй байсан Патрицияд. Яагаад гэвэл наадны чи үүсэл гарал нэг сони юм а те нэг ийм аавыгаач мэдэхгүй тэгээд нэг ийм сони амьдралтай юм байна. Наа чин зүгээр өнгө мөнгө харж байгаа юм шүү. Чиний нэр хүндэнд олж ийн гэд хормон дээр нь хүртэл очиагүй гэж байна. Них амар удаагүй бүү бэр хоёртойгоо буцаад эвлэрсэн. Бүр ингээд Нью-Йоркт амар том пентхаус хүртэл бэлгэлсэн гэж байна. Тэр Нью-Йоркт байдаг пентхаусанд болохоор Маручи аавга Алдотойгоо хамт ажилдаг байхдаа тэнд одоо гэр бүлээрээ амьдардаг байсан. За тэгээ гэр бүл дотор хагаралдаан гарч ирсэн үе нь 1983 оноос эхэлтэй гэж ярьдаг. Яг нөгөө Маручи авгаах Алдогоо ингээл буулгах гал те амар улаараад компаниг өөрийн болгох гол галзуурч эхэлсэн үе. Энэ үеэс эхлээд гэр бүлд ан цаваа үүсч эхэлсэн. Байнга хэрэлдээл ингээл үл ойлголцол гараад. Гэхдээ Патрици бол үнэхээр сайн байсан. Яагаад гэвэл одоо нөхрийнхөө ер нь бол ахлах зөвлөх нь байсан. Тэгээ Gucci тохиол одоо болж байгаа үйл явдал зарагдж байгаа бараа бүтээгдэхүүн ер нь бол бүгдийг ингээл зөвлөх маягаар ингээрээ тэгээрээ гэдэг байсан. Ер нь бол Маручи Патрицигийн үгээр байдаг байсан гэж байна. 1983 оны үеэр ер нь бол 80-аад оны үеэр тэдний гэр бүлийнхэн бүр ингээд ер нь бол нэлээд алдартай болж эхэлсэн. Яг тэгвэл Gucci брэнд дээрээс нь Gucci брэнд тэр үеийнхаа бүх алдартай хүмүүстэй байнга холбоотой ер нь бол ингээд нэр хүнд нь нэлээд өсөж явж исэн. Бас хажуугаар нь үргэлгийн амьдралаар амар алдартай болсон. Зүгээр л ингээд энэ тэнд ямар л үнэтэй зүйлээ тэр нь Gucci гэх байдаг байсан. Маручи Патрици хоёрын ойр тойрны хүмүүс бол тэгж ярьдаг байсан. Маручи ер нь бол Патрициягийн удирдлагын доор байхыг жоохон хүсдэг байсан. Яагаад гэвэл багасаа л баян цатгалан ээж нь байхгүй аав нь амар эхлүүлээд өсгцэн одоо ер нь бол жоохон ухаан мотой гэх юм уу? Шууд муугаар хэлэх юм бол Патрици болохоор маш тийм хүчрхэг эмэгтэй байсан. Тийм ч учраас ер нь бол чиглүүлж явдаг байсан. Маручигийн Алдо ахтайгаа хийж байгаа дайн үргэлжсээр л байсан. Сүүлдээ галзуурч эхэлсэн юм шиг зүгээр л ингээд бүх юмыг орхиол зүгээр л бүх удирдлагыг өөртөө авахын тулд ингээд сүүлдээ Патрицияг сонсгоо болцсон. Тэгээд Патрици нэг ярьцлаган дээр болохоор одоо бүр сүүлдээ намайг сонсгоо болж байна. Галзуурцсан юм шиг байна. Бүр ингээд ерөөсөө би ойлгохгүй байна гэд ингэж байгаа байхгүй нэг ярьцлаган дээр. За тэгээд 1985 оны нэг л өдөр Маручи Патрици хоёр хүүхдээ аваад Флоренц руу нүүсэн. Тэгэнгүүтээ Маручи би Миланд одоо ажлын уулзалттай гэд явж байгаа байхгүй юу? Тэгэнгүүтээ эргэж ирээгүй. Хайцсан. Зүгээр тэгэл хайцсан. Эхнэрээ юу? Тийм. Тэгэнгүүтээ хамгийн муухай нь эргэж ирээгүйгээр барахгүй. Тэгээ найз нь Патрици дээр ирснээр ингээ Маручи гэрэлтэн дууссан гэж хэлээрээ. Одоо хоёул ингээ болсон. Би чам салж ийн гэлчих. Одоо дахиж уулзахгүй гэд хэлчих гээд
найзаагаа тэгж явуулсан гэж. Амар амар. Тэгээд энэ нь бол Патрициягийн бүр уур гомдол хоёрыг бүр дээд зэгт нь үргэсэн. Яагаад гэвэл хайрлал те эхнэр нь болоод 2 хүүхдийг гаргацсан. Дээрээс нь ингээл Гүчигийн хамаг юмыг ингээд одоо тэр хүн л удирдах явж исэн байгаа байхгүй юу? Тэгэхэд ингээ хаягдсан байгаа зү. Тэнгүүд тэр хүнд бол зүгээр уур бухимдал бол зүгээр дээд зэгтээ өрөөд юу ч хийхэд баг бэлэн болсон байх гэж би боддог байхгүй. Боддог гэдэг байна. Уусаа харин тийм тэгээд хүүхд мөхдөг эхнэрээ хаяснаа өөрөө ч хэлэхгүй найзаараа дамжуулж хэлж мэлээд юм. Тэр ч гайгүй. Тэгэж найзаараа хэлүүлж салангуудаа багийнхаа найз Павла гэдэг эмэгтэйтэй суугаад. Хоёрын хоёр хүүхэдтэй болсон байдгийг. Тийм шууд л эрсдээс тийм амар шийдвэр гаргаад тэгээ яваад өгсөн. 1994 онд Маруци Патрициа хоёр албан ёсоор салсан. Тэгтээ салахтаа бол Патрициа 2.5 сая еврогийн тэтгэмж, дээрээс нь сар болгон 650 мянган еврогийн тэтгэвж авч явахаар болсон. Тэгээд мэдээж хэрэг албан ёсоор салчиж байгаа учраас Патрициа Гүчи гэдэг огийг одоо ашиглах хэрэглэх боломжгүй болно. Тийм шүү дээ. Тийм. Тэгтээ хэрэгэлсээр л байсан. Тийм ингээд ер нь бол ингээл Патрициа Гүчи гэл ингээд тэгдэг те. Тэгэнгүүтээ нэг ярилцлагынхаа үеэр би одоо ч гэсэн Гүчи штэ. Би одоо ч гэсэн Гүчи юм шиг санагддаг. Яг үнийг хэлээд бол би тэднэр дондоос хамгийн лаг, хамгийн шилдэг Гүчи юм нэсэн гэж ярилцлагандаа тэгж хэлдэг байсан байхгүй. Тийм. Ер нь бол ингээд амар хүчрэг эмэгтэй байсан тэр одоо өгж байгаа ярилцлага, хэлж байгаа үг тэнцээс амар мэдрэгдэж байгаа. 95 оны 3 сарын 27-ны өглөөний 8 цаг 30 минутанд Маруцио Милан дахь шинэ офис руугаа ажиллаа эхлүүлэх гээд алхаж явлаа. Гэвч хэрэг байдал маш муугаар эргэж тэр шинэхэн офисынхаа хаалган дээр ард дагцнаасаа хүнд буудуулж нас орсон. Үйл явдал маш хурдан болоод өнгөрсөн. Зүгээр л тэр хүн буудчаал алга болсон. Тэгээд маш ойрын зайнаас буудсан учраас нүүр нь гаччихсан байсан гэж цагдаа нар хэлж байгаа. Тэгээд ер нь бол мөрдлөгийг шууд явуулж эхэлсэн. Яагаад алхаар болов, хин Маруциг алхаар болов те хин ийм зүйл хийхээр болов гэсэн асуулууд гарч ирсэн. Гэхдээ хамгийн сонирхолтой нь 2 жилийн хугацаанд мөрдлөг явуулсан чинь нэг ч зүйл олоогүй. С жигтэн ямар нэгэн байдлаар нотлох баримт олигтой юм ерөөсөө цуглаагүй. Тэгээд Маруцигийн оршуулган дээр бараг л хүн ирээгүй. Яагаад гэвэл гэр бүлийнхэнтэйгээ маш муухай харьцаатай байсан те нөгөө дайн одоо ингээл тийм зүйлээс болоод гэрхнээс нь бараг л хүн ирээгүй. Өөрөөх нь 4 хүүхэд одоо Патрициагаас гарсан 2, Павлогоос гарсан 2 гээд 4 хүүхэд нь тэгээ Патрисиатай. Тэгээд өөр бараг хүн ирээгүй. Амар өрөвдөлттэй байгаас тэгээ. Харин тийм. Тэгээд Маруциог аавынх нь шарлын хажууд яг өөрөөх нь өсөж тоглосон тэр газар чандралж оршуулсан байгаа. За тэгээ 2 жилийн хугацаанд мөрлөг болоод лээдэг Маруциг алсан хүн олдохгүй бүгд л гайхаж байгаа тий яач юу гэд. За тэгээ 1997 оны нэг өдөр Миланы цагдаагийн газар нэг хүн зүгээр л орж ирсэн. Та нар Маруцио Гүчигийн үхлийн талаар мэдмээр байна уу? Би бүгдийг мэднэ штэ гэж хэлсэн маань. Цагдаа нар мэдээж хэрэг 2 жилийн хугацаанд мөрлөг хийгээд юм олж чадаагүй учраас за юу юм бэ гэж шууд байцаалтаа авч хэлсэн. Тэгсэн чинь тэр нь болохоор Маруциог хөлсөлж алсан мафийн гишүүн байсан. Тэр хүн шууд хэрэгэ үлээсэн. Би алсан гэд. Яагаад хин чамайг юм хэлгүү гэсэн чинь Маруциогийн хуучин эхнэр Патрициа намайг хөрсөлж ингээд энэ алхахыг хийлгсэн гэж хэлж байгаа. Тэгээд цагдаа нар яг уу сэжгэлжилсэн байх л та. Хуучин эхнэр нь ер нь бол ингээд холбоотой байж магадгүй те. Мэдээж иргэн иймэрхүү юм болцсон юм чинь гэд. Тэгээд нэг л юм сонирм байсан. Яагаад ингээд 2 жилийн дараа Патрiciаг шууд л ингээд илчлэгээр ороод ирвэ гэд хэлсэн чинь мөнгөн дээрээ тохироогүй тэд нэр. Тийм учраас бүр ингээд хорсоор байгаа тэгэл шууд өөрийгөө ч илчлээд Патрiciаг ч илчилсэн. Хангалттай мөнгө өгч чадаагүй болохоор дуурн өрсөн юм уу те? Тий, өөрөөс нь ингээд асуухад чи яагаад ингээд өөрийгөө илчилж байгаа ингээд тэгсэн чинь би ингээд Гүчиг алж штэ. Би Гүчигийн гэр бүлийн хүнийг алж байгаа. Тийм болохоор би амар их мөнгө авах байхаа гэж бодсон. Тэгээ би хэрэгээ үлдчихэд очиод мөнгө авах гэсэн чинь миний бодсноос хэд дахин бага мөнгө өгсөн. Тийм болохоор би ингээд өөрийгөө илчилсэн. 1997 оны 2 сарын 2-ны үүрийн 4 цагт Патрiciаг цагдаа нар хүү амны хэрэгт сэжиглэж баривчилж авсан. Энэ үед Патрициа ерөөсөө хариу үйлдэл үзүүлээгүй. Гэт ингэнгүүтээ цагдаа нар яагаад тань ингэ баривчилж байгааг ойлгож байна уу гэсэн чинь миний нөхрөөс болоод уу гэдэг чинь тийм ээ бид нэр одоо таныг шорлоо авч явах чинь гэсэн чинь сайн байна. Нүрээ. Тэгээ ер нь бол энэ үгээрээ угаас нь няцаах шаардлагагүй угаас л за баригдчихлаа л гээ өөрийгөө одоо ингээ бариад өчөж байгаа байхгүй. Тэгтээ ингэсэн мөртлөө яг мэдүүлгээ өгөх хүрээнд оронгуудаа
Үгүй би ингэсэн юм аа, наад хүмүүс чинь над дээр ирсэн ингээ намайг сүрдүүлээд байсан юм. Чи ингээд биднэрт хэмжээний мөнгө өгөхгүй бол би одоо хоёр охинд чинь муу юм хийн. Би танай гэр бүлийнхэнд муу юм хийн гэд намайг сүрдүүлээд байсан гэдэг гэж аахгүй. Тэгсэн чинь цагдаа нар өөдөөс нь олсон баримтуудаа гаргаж өгч байгаа. Тэр баримтууд донд мэдээж эрэг гэрчийн мэдүүлгийн баримт байгаа. Дээрээс нь Патрициа маань өөрөө бас зөөргөө байсан байгаа. Маруцио багын найз Павлотойгоо суусан гэж хэлсэн шүү дээ 1991 онд. Тэр хоёр руу ер нь бол занал хийсэн дуут мессежүүдийг байнга явуулдаг байсан. Тэд нар нь батлагтаа гараад ирсэн. За тэгээ шүүх хурлын үеэр Патрициягийн өмгөөлөгтөө 1992 онд Патрициа тархины хор тавдар авах хагалгаанд орсон. Тэрснийхээ одоо дараагаас одоо сэтгэл зүйн байдал нэм тогтворгүй болсон. Энийг одоо хилцэж авч үзээч гэж. Тэгээ байжсэн чинь ер нь бол шүүхээс тэрэгнийх амир хилцэж авч үзээгүй. Тэгээд шүүхээс алуурчин яг буу тулгаж алсан тэр алуурчин Патрициа хоёрт ял тулгасан. Энэ хоёроос гадна хэрэгт оролцсон 3 хүн байгаа. Яагаад гэвэл Патрициа тэр алуурчныг сайн найзаараа одоо дамжуулж хөлсөлсөн. Ер нь бол хэрэгт 3-5 хүн оролцсон. Тэгсэн чинь Патрициа ингээл амар жүжиглэжсэн сүлдээ. Ер нь яагаад ингээд зөвхөн бит хоёрт ял тулгаад байгаа өөр оролцсон хүмүүс байгаа шүү дээ гэдэг ч аахгүй. Тэгэл ойлгомжтой энэ хүн угаасаа яац юм байна. Гингүүтээ шүүх мэдээж ирэх шууд хуралдаанаа дуусгаад 1998 онд Патрициад санаатай хүн амны хэрэг хийсэн гэсэн заалтаар 29 жилийн ял Маруциог буудаж алсан алуурчид бүх насаар нь хорих ял гар бие оролцсон 3 хүнд тус нь 25 жилийн ял болгосон. Шүүх хурал дээр дэлгэцсэн баримтуудын дээр Патрiciагийн өдрийн тэмдэглэлээсэн. Тэгээд өдрийн тэмдэглэлтэй юу бичсэн бэ? Одоо бүгдийг шалгаж байгаа шүү дээ. Тэгсэн чинь Маруциог өнгөрөхөөс 10 хоногийн өмнө өдрийн тэмдэглэлтэй худалдаж авч болдгоо гэмт хэрэг гэж хизээч байдгүй гэсэн үг бичсэн байна заяа. Тэнгүүтээ Маруциог яг алуулсан өдөр тэмдэглэлийн дэвтэртээ ганцхан үг бичсэн. Тэр нь грекээр Диважин гэсэн. Тэгээд өөр юм бичээгүй. Тэгэхээр ер нь бол төлөвлөөд тий угсаал төлөвлөж исэн тэнгүүтээ ер нь бол тэрийг нэг юм бодоогүй. 2011 онд давж заалдах шүүхээр ороод 29 жилийн ялаа 26 жил болгож багасгасан байна. Гэхдээ яг энэ ондоо өөрийгөө орон жилийн давгаар боож алахыг заавцсан. Гэхдээ тэр үед нөгөө харуулууд нь шууд олж аваад тэрийг зогсоож исэн. 2005 онд Патрициягийн хуулийн багийнхан шоронгийн амьтны тухай хуулийн эсрэг одоо заргалтаж эхэлсэн. Тэгээд заргалтангуудаа ялцсан. Тийм учраас Патрициа шорондоо тэжээвэр амьтантай байх боломжтой болсон. Бүр ингээд айгу гоё тийм одоо өөрөө хүснээ байх гэдэг нь шүү дээ шорондоо. Тэнгүүтээ 2011 онд албатай ажиллагаа гэж байдаг шүү дээ. Нөгөө албатай ажиллагаа хийгээд хугацаанаас өмнө чөлөөлөгдөн гэдэг. Тим юмд орох боломжтой ингээд хийх үү гэдгсэн чинь би шорондоо бийж юу? Би угсаа насаараа ажил хийж байгаагүй одоо ч гэсэн хийхгүй байх. Гингүүтээ шорондоо ингээд үлдсэн. За. Энэний дараа 2016 онд хугацаанаас өмнө судлагдах хэрэгтэй болсон. Яагаад гэвэл маш сайн хүмүүжсэн. Бие авч байгаа байдал маш сайн гэдэг одоо үндслэлтээр хугацаанаас өмнө судлагдах хэрэгтэй болж 18 жилийн дараа ингээд шоронгоос гарсан. Одоо Патрициа маань Миланы нэг тийм үн дэдлийн дэлгүүрт зөвлөхийн ажил хийдэг. Одоо л нэг тийм гоёороо байгаа, нөгөө л хүчрхэг эмгтэйгээрээ байгаа. Тэгээ сүүлийн үеийн мэдээлэл гэх юм бол яг ингээл Миланы одоо тийм одоо гудмууд байгаа шүү дээ. Ингээл дэлгүүр тэрэн дээр яг нөгөө тэжээвэр дотоо мөрөн дээр ингээд тавьсан. Тэгээ ингээд дэлгүүрсээ л ингээл явчихдаг гэж байгаа юм. Тэгээ сүүлд энэ хэргийн талаар нөгөө House of Gucci-гийн кино нээлттэйсэн сая оны өмнө Монголд бол гараагүй, үзмээрээсэн ч гараагүй. Тэгээд Патрiciагийн дүрд бол дуучин Lady Gaga тоглосон. Маруциагийн дүрд болохоор жүжигчин Адам Драйвер тоглосон. Тэгээд энэ талаар Патрiciагаас асуулаа л да нэг шоуны үеэр. Амьдралаар нь кино хийсэн. Тийм, ингээд амьдралаар чинь кино хийсэн байна. Lady Gaga таны дүр дээр тоглож чинь танд ямар санагдаж гэсэн чинь. Одоо би яг ингээд монголчлоод одоо тэр хүн хэрвээ монгол хэлсэн бол ингэж хэлэх байх заяа. Тэр одоо миний дүр тоглож ич одоо яхаараа надаас ирж зөвлөгөө авдгүй юм. Яхаараа шууд тэр кинонд шууд яваад орчдیں۔ Чи одоо би энд байж яхад ухааны юм ярьсан гэж байгаа байхгүй. Тэгээд бас нэг өөр шоуны үеэр ингээд асуусан байгаа байхгүй юу. Та яагаад нөхрөө өөрөө ингээд буудаагүй юм бэ гэдгсэн чинь. Миний хараа моол да би алдахыг хүсээгүй гэж. Ер нь амар одоо тийм шудраг тийм шууд ингээд бодсноо шууд хэлээл тэгээд дээрс нь амар хүчрэхэг тэгэхээр баг тэр хүний баг тэр нь харизма нь болт юм уу яа тийм байгаас тийм ойрын их сурвалжаас нь асуусан чинь ер нь бол
амьдралаар нь кино гэсэнд нэг хоош байхгүй. Тэгээ явах тэл гэж байгаа юм билэ. Тэгээ ер нь бол киноны талаар бол ярахад юм байна. Цаашаа нэг үргэлжлүүлж судлаагүй. Угсаа киног нь үзээгүй хүмүүст спойл болчихно. Би өөрөө ч үзээг болохоор нэг судлаагүй. Тэгээ киног нь үзвэл бүр ойлгомжтой гарах бах. Тэгээд мэдээж хэрэг уран сайхны оруулахтай юм чинь бүр гоё л харуулсан байгаа гэж бодож байна. Тэгээд нэг иймэрхүү хэрэг бай. Харин тэр уул нь киног нь олж үзээл гэж ер нь бодоод идэх. Тэгээд айгүй дийтейлээ чиний яриаг сонссон. Тэгээд одоо киног нь үзвэл илүү сонирхолтой байх баг. Одоо тэгтээ тэр хүүхдүүд нь шүү дээ. Тэр хүүхдүүд нь одоо ээжтэйгээ холбоотой юм. Яагаад гэвэл аавын налаа хийсэн шүү дээ. Холбоотой. Тийм үү? Ер нь бол ингээд одоо чинь хэдтэй онд 30 40 насны л хүмүүс байгаа шүү дээ. 40 50 май хүрч байгаа. Тийм тэгэхээр ер нь бол одоо ер нь бол тэгэл баг ойлгож байгаа байлгүй дээ ээжигээ тий аав нь тийм гомдоор юм хийсэн багт. Эсвэл гүүн болов би буруу ярьж магадгүй шүү гэдэг. Нөхөр нь ингээ ихнэрээ хайж яваа тий хүүхдүүдтэй хайж яваад ор сургаггүй алга болоод тэгснэ тэрийг ингээд найзаар нь дамжуулж эхлээд одоо тэр нь үнэхээр тэр юмхтэй хорсон болоод л бүр ингээд нөхрөө алтлаа хорсон байна гэж ерөнхийдөө ойлгочихлаа юм л да. Амар хүчрхэг эмхтэй тэгээд хорслон ч гэсэн амар хүчрхэг байлаа. Харин ер нь жоохон тийм сүрдмээр юм битэн юм шиг байна тий. Айгүй сүрдмээр одоо ер нь бол ингээд бичлэгийг үзэж байхад ингээд ер нь бол ингээд харахад нэг үнэхээр тийм нэг хүчрхэг гэдэг нь нэг мэдэгддэг хүмүүс үүдэн штэ ингээд байгаа байдал ярьж байгаа яриа тий тийм юм бүр ингээд шууд мэдэгддэг. Бараг тэрнгээрээ өөрийгөө ингээд хүмүүсийг өөртөө татдаг. Тийм төрлийн юм бэл. Одоо тэгтээ тэр хэрэгтэй ер нь одоо ингээд ярилцлагуудаас нь чи ингээд сонсож байгаа тэр хэрэгтэй ер нь одоо харамсдаг уу? Гүү. Оо Харамсдаг байсан бол хизэж юм ярихгүй харамсахааргүй хүчрхэг юм бихтэй гэж би ойлгож байгаа юм бол ингэж судалсны харин чиний ярианаас сонсоход бол харамсгүй бараг зүг зүйл хийсэн гэж бараг яг магадгүй л байна гэж би би зүг зүйл хийсэн гэж хэлэхгүй ч гэсэн тэрэндээ харамсдаггүй зүгээр л болоод өнгөрцөн яг нөгөө одоогоор амьдэрдэг тийм л хүн чи бодоод үзэлтэй шоронгоос гарч олноо чи ингээд ажил хийчих гэсэн чинь гүү би насаар ажил хийгээгүй гэхээр чинь ойлгомжтой байгаа сте ойр тас нөгөө crime шин дугаар хийгдэггүй жоохон сандраад дээрс нөгөө бас хэрэгээсээ сүрдээд жоохон сандраад жоохон тийм байсан гэж магадгүй. Тамирс киног нь одоо олж үзье л гэж юу нь бодлоо. Хулгайн сайтаас олж үзтээ. За сонирхолтой болсон явдлаар ярьж өгсөн намнуудаа баярлалаа. Шинэ сизны маань шинэ дугаар гэдэг үгээр өндөрлөж байна. Манайхтай хамтран ажилласан Relax-тэй маш их баярлалаа. Тэгээд дараагийнхаа дугаараар уулзцгаая. Баяр таа. Баяр таа.